Сайн байцгаана өрхөн үзэгчтэй та бүхэн цагаан марцгааж байна уу? Монгол Мэд агентлаг цаг үрд мэдээлэл төлбөрийнхөө пүрэв гарагийн дугаарыг үзүүлэхэд бэлэн боллоо. Монгол улсын ерөнхийлөгч Цахаг Илбэг дорж урилгаараа бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпиний манай улсад хийх төрийн айлчлал өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн бүгд найрамдах Хятад ард улсын даргын төрийн айлчлал 11 жилийн дараа болж байгаагаараа өндөр ач холбогдолтой айлчлал юм гэж албаныхан онцолж байна. Хятад ард улсын дарга Си Цзиньпин гэргий Пүн Ли Юаны хамтаар өнөөдөр 11 цаг 20 минутанд Чингис хаан нисэх онгоцны буудалд газарлаа. Бүгд найрамдах Хятад ард улсын даргыг Чингис хаан нисэх онгоцны буудалд Монгол улсын ерхий сайд Алтан уяг гэргийн хамт угтаавч хүндэтгэл үзүүлсэн юм а. Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпиний Монгол улсад хийж байгаа төрийн айлчлалын бүрэлдэхүүнд Хятадын коммунист намын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны бодлого төлөвлөлт судалгааны техник эрхлэгч Ван Хүнийн мөн улс төрийн товчооны гишүүн төв хорооны нарийн бичгийн дарга нарын хилцгийн нарийн бичгийн дарга Ли Жаншүү, төрийн зөвлөлийн гишүүн Ян Жаншүү, гадаад хэргийн сайд Ван И, хөгжил шинжилгээний хорооны дарга Суй Шаоши, худалдааны сайд Гао Хучэн, төв хорооны санхүүгийн удирдах ажлын хэсгийн албаны дарга Лю Хөө, төв хорооны тамгын газрын дэд дарга бүгд найрамдах Хятад ард улсын даргын ажлын албаны дарга Дин Сюэсян, гадаад хэргийн туслах сайд Лю Цзинчао болон тус улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрийн эрхт элчин сайд Ван Сяолун гэргий Жан Лэйлэгийн хамтаар багтаж байна. Үдээс хойш 16 цагт Монгол улсын ерөнхийлөгч Цахаг Илбэгд орж гэргий Болормогийн хамтаар Чингисийн талбайд бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпин болон гэргий Пүн Ли Юаныг угтаавсан юм а. Угтах эслийн үеэр хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг бэлэгдэн төрийн талбай мандуулан хоёр улсын төрийн дуулалыг ихшгэлүүллээ. Мөн энэ үеэр Монгол улсын ерөнхийлөгч ирсэн зочдын хамтаар Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн юм а. Харин үүний дараа Монгол улсад ирсэн олон улсын өндөр дээд хэмжээний зочид төлөөлөгчдийн хүндтгэлийн дэвтэрт бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпин гар үсэг зурлаа. Ноён Си Цзиньпин Хятад улсын даргаар томилогдсноос хойш энэхүү анхудаа Монгол улсад төрийн айлчлал хийж байна. Өмнө нь тэрээр бүгд найрамдах Хятад ард улсын дэд дарга байхдаа 2008 онд Монгол улсад албан ёсны айлчлал хийж байсан юм а. Энэхүү 11 жилийн дараа Хятад улсын дарга Монгол улсад хийх төрийн айлчлалаа эхлүүллээ. Бүгд найрамдах Хятад ард улсын даргын Монгол улсад хийж байгаа төрийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жил, найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулагдсны 20 жилийн өтөд давхцаж байгаагаараа ач холбогдолтой болж байна. Си Цзиньпиний бүгд найрамдах Хятад ард улсын даргын хувьд анхны айлчлалаа хийж байгаа нь энэ юм. За Хятадын төрийн тэргүүнээр сонгогдсноос нь хойш жил хагасын хугацаа өнгөрөөд байгаа бөгөөд дотооддоо төдийгүй дэлхийд нэр хүнд нь өссөөр байгаа Хятад улсын төрийн тэргүүний намтар түүхийг одоо танилцуулъя. Хятадын удирдагч Си Цзиньпин анх 2012 оны 11-р сарын 15-ны өдрийн Хятадын коммунист намын 18 дугаар их хурлын шинэ ерөнхий нарийн бичгийн дарга, за мөн тус намын цэргийн төв зөвлөлийн даргаар сонгогдсон юм. За харин өнгөрсөн оны 3 дугаар сарын 14-ний өдөр бүх Хятадын ардын төлөөлөгчдийн 12 дахь удаагийн их хурлын анх дугаар чуулганд оролцогч 3000 гаруй төлөөлөгч Си Цзиньпинийг бүгд найрамдах Хятад ард улсын дарга, за бүгд найрамдах Хятад ард улсын цэргийн төв зөвлөлийн тэргүүнээр сонгосон юм а. За Хятадын шинэ удирдагчид улс орны гартаа атах хэрэг мэдлийг шилжүүлэх үйл явц аажмаар буюу 4 сарын туршид үргэлжилсэн юм. За гэхдээ мэдээж 2008 онд Хятадын удирдагчийн орлогчоор ажиллаж эхлэх үеэс нь барууны томчид голцоо түүнийг ирээдүйн удирдагч хэмээн тодорхойлон бичиж байсан юм а. За намтар түүхээс нь тавч өрөхөд Си Цзиньпин 1953 онд Шэнси мужийн бүфийн гацаанд төрсөн. Түүний эцэг Си Жунсун уг нь хувьсгалын удирдагчдын нэг байсан ч үзэл бодол, байр суурийн зөрүүнээс Мао Цзэдуны тушаалаар Гянданд хүртэл хоригдож байсан. Гэхдээ 1976 онд Мао Цзэдун тал төгсний дараа суллагцсан аав нь засгийн газрын гишүүн болтлоо дэвшиж байсан. Энэ нь эсэргүүний хүү хэмээн аллагдж байсан Си Цзиньпиний амьдралыг оронгоор нь өөрчилсөн гэгддэг юм а. Цинхуагийн их сургуульд марксист онол судалж дараа нь хуульчаар суралцсан тэрээр сүүлийн 20 жилд улс төрийн карьерийн шатаар идэвхтэй өгсөж Хятадтай хамгийн нэр хүндтэй элит улс төрчдийн нэг болсон юм. За хэдийгээр аав нь хоригдож байсан ч 1974 оноос анх Хятадын коммунист намд гишүүнээр илсэн тэрээр 1982 онд Хятадын Батлан хамгаалгын сайд генерал Гин Бяогийн нарийн бичгийн дараагаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр хөдөө томилогдож Хибэ мужийн Чиндийн гацаанд намын хорооны нарийн бичгийн дараагаар ажиллаж байсан юм а. За үүний дараа Фужиан мужийн цэцэг захиргаанд 17 жил алба хаалсан бөгөөд энэ хугацаанд барууны компаниудтай хамтран хэд хэдэн үйлдвэр байгуулж исэн юм байна.
2002 оноос хөрш Жижааны захирагчаар ажиллаж байгаад 2007 оноос эхлэн Шанхай намын хороог тэргүүлэх болсон юм а. За улс орны хувь заяаг шийдэх өргөн эрх мэдэлтэй дэлхийд хамгийн олон гишүүдэд тооцогддог Хятадын коммунист намын гол цөм нь намын улс төрийн товчоо Төв хороо байдаг. Си Цзиньпиний хувьд 1997 онд намын Төв хорооны гишүүнд нэр дэвшиж байсан ч чадаагүй. За харин 2002 оноос гишүүнээр сонгогдсон. За 2007 оноос эхлэн Хятадын коммунист намын улс төрийн товчоо болоод улс төрийн товчооны байнгын хорооны гишүүнээр сонгогдсон ажиллаж 2008 оноос Хятадын удирдагчийн орлогчоор ажиллаж байсан юм а. Тодорхойлбол 2007 оны Хятадын коммунист намын 17 дугаар их хурал Хятадын шинэ үеийн удирдагчдыг тодорхойлох онцгой ач холбогдолтой байсанд тооцогддог юм. За чухамхүү энэ хурлаар улс төрийн товчооны гишүүдээр тус улсын 5 дахь үеийн удирдагчаас тодрох хүмүүсийг сонгосноос 6 нь одоо шинэ үеийн удирдагчид гээд байгаа шинэ залуу улс төрчид байсан юм а. Түүнчлэн тэдгээрийн хоёр нь буюу бүгд найрамдах Хятад ард улсын одоогийн дарга засгийн газрын тэргүүн болох Си Цзиньпин, Ли Кэцян улс төрийн товчооны байнгын хорооны 9 гишүүнд багтаан сонгогдож байсан юм. За ингээд 2013 оны 3 дугаар сараас төрийн тэргүүн буюу бүгд найрамдах Хятад ард улсын удирдагчаар сонгогдож ирэх 10 жилийн туршид улс орныг удирдахаар болоод байгаа юм. За дэлхийн нийтийн хувьд Си Цзиньпинийг огт танигдаагүй хүн биш. Дэлхий ч Си Цзиньпиний хувьд огт танихгүй талбар биш гэж Хятадын судлаач тоомчид анх удаага бичиж байсан. За 1980-ад оноос хойш 20 гаруй жилийн хугацаанд орон нутгийн удирдах байгууллагуудад ажиллаж байхдаа тэрээр дэлхийн нийтдээ 60 гаруй орон бүс нутагт айлжилж байсан. Хамтын ажиллагааны туршлагатай нэгэнд тооцогддог юм а. За үүний зэрэгцээ 2008 оноос Хятадын даргын орлогчоор ажиллаж эхэлснээс хойш дэлхийн 40 гаруй улс бүс нутагт айлжилж байсны дотор Монгол улсад хийсэн албан ёсны айлчлал нь багтдаг юм. За Си Цзиньпин Хятадын дарга болсон цагаас л Хятад үндэсний сэргэн мандалтанд дуурайлж Хятадууд дэлхий Хятадыг сонсдог болохыг санал болгосонтой холбоотойгоор түүнийг Хятадын мөрөөдлийн эзэн гэж тодорхойлох болсон. За тэрээр энэ мөрөөдөлтөд хүрэхийн тулд хамгийн тулгамдсан асуудлыг тухайлбал авилга, хэл хахуйл, нийгмийн тэгш бус байдал, экологи, соёлыг хөгжүүлэх явдал гэж тэмдэглэн энэ чиглэлээр тууштай ажиллаж эхэлсэн. За гэхдээ мэдээж өмнөх удирдагчдын эхлүүлсэн шинтгэл нээлттэй байх алхмуудыг үргэлжлүүлж хууль ёсны дагуу төрийг удирдах болно гэдгээ амласан. За харин Хятад үндэснийг сэргэн мандуулах, Хятад мөрөөдлийг хөгжүүлэх цөм нь Хятадын коммунист нам хэмээн Си Цзиньпин тэргүүтээ шинэ үеийн удирдагчид тодорхойлсны зэрэгцээ Хятадын онцлогтой социализм нь энэ мөрөөдөлтөд хүрэх гол зам хэмээн тунхагласан болно. Алсын зорилгоо 2049 он буюу бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдсны 100 жилийн ойгоор сэргэн мандснаа. За өөрөөр хэлбэл агуу гүрэн болж Хятад мөрөөдлөө биелүүлснээр зарлан тунхаглана гэж тодорхойлж чад байгаа. За хамгийн түрүүнд үндэсний эдийн засгийг хурдцтай эрүүлэр хөгжүүлэхийн тулд цэцэг захиргааны системийг төгөлдржүүлэх зорилгоор төрийн зөвлөлийн аппаратад шинтгэл хийх төслийг батлуулсан. Энэ нь эдийн засгийг тогтвортой хөгжүүлж иргэдийн амжиргааг жиг дээшлүүлж Хятад мөрөөдөл нь биелнэ гэж үзэж байгаатай холбоотой юм а. За хамгийн чухал нь Хятадын удирдагч дэлхийн инх тайван тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт Хятад мөрөөдлөө биелүүлэх таатай боломж гэж тодорхойлсон байгаа. За энэ нь Хятад улс болоод энэ дэлхийн хэдийн бүх нийтийн ашиг сонирхлын төлөөх хамтын нийгэмлэг болсон гэж Хятадын удирдагч Си Цзиньпин үздэгтэй холбоотой юм а. Тэр ч утгаараа Си Цзиньпиний удирдлагаар өнөөдөр Хятад улс илүү идэвхтэй гадаад бодлого явуулж байна. За эдийн засгийн хувьд Японыг ардаа орхин дэлхийд 2 дугаарт бичигдэх хэмжээнд хүчирхэгжиж, улмаар цэрэг зэвсгийн хүчээч зузаатгах болсныг даган Хятад улсын олон улсын давцан дах дуу хоолойч нэмэгдээд байгаа юм а. Хангарт студиуд ажиллаж байгаа тоомч Гандимат холбогдож байна. За Гандимагийн хувьд өнөөдөр айлчлалын гол үйл явдлыг сорулжсан багмаа. За тэгэхээр энэ удаагийн төрийн айлчлалын одоо гэрэг хэлэлцээрүүдийг олон нийтийн зүгээс бас нэлээд хүлээцтэй хандж байгаа. Одоо их зүйлийг бас хүсэж байсан. За яг гол гэрэг хэлэлцээрүүдийн талаарх мэдээлэл өгөхгүй юу? Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Дорж, за түүнчлэн бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпин нарын ганцаарч ирсэн уулзалтын дараагаар албан ёсны хэлэлцээ цаг гаруй хугацаанд үргэлжилсэн байгаа. За энэ хооронд Монгол улс болон Хятадын хооронд эдийн засаг, нийгэм, улс төрийн харилцаанд маш өндөр ач холбогдол агуулах 30 гаруй гэрээ хэлэлцээрийг байгуулсан. За тухайлбал үүн дотроос эдийн засгийн ач холбогдолтой нэгэн гэрээ хэлэлцээр бол за Монгол улс далаад гарцгүй орн байгаа. Хятадын 8 бомбтоор үүний дотор бидний хамгийн сайн мэдэх Тянжины бомбт орсон байгаа. Энэ бомбтоор төмөр замын транзит тээврийг хийхэд тарифын хөнгөлөлттэй байх ийм гэрээ хэлэлцээрийг зам тээврийн яам, за Хятадын мөн зам тээврийн яамтай байгууллаа. За үүнээс гадна уул уурхайн салбарт хүрэн нүүрс буюу эрчим хүчний нүүрсийг шингэрүүлэх хэлбэрээр хий гаргаж авч
үүгээр гаргаж авсан эрчим хүчийг Бүгд найрамдах Хятад ард улсад экспортлох, за түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг шийдэх, Улаанбаатар хотын эрчим хүчний хэрэглээг тус нүүрсний шингэрүүлж гаргаж авсан хийгээр хангах ийм ач холбогдолтой гэрээ хэлцэл байгуулагдлаа. За түүнчлэн Хятадын хөгжлийн банкар дамжуулан манай хөгжлийн банкар 162 сая долларын арилжааны зээлийг авахар боллоо. Энэхүү зээл нь жилийн 6% хүүтэй 8 жилийн хугацаанд иргэн төлөгдөх нөхцөлтэйгээр олгогдож байгаа зээл юм а. Өөрөөр хэлбэл энэ санхүүжилт нь Чингис Бондоос санхүүжүүлсэн автозамын төслөө, за мөн түүнчлэн 3 дахь цахилгаан станц, Амгалангийн дулааны цахилгаан станцад өмнө нь Чингис Бондоос санхүүжүүлчихэд байсан мөнгийг нөхөн санхүүжүүлнэ. Өөрөөр хэлбэл Чингис Бондын мөнгийг суллаж авах юм. Ингэснээр 2017 он гэхэд Монгол улс Чингис Бондын хүүг төлж эхлэхэд санхүүгийн элдв дарамтгүй болно. Энэ мөнгийг мөн энэ хугацаа хүртэл дахин эдийн засгийн үр ашигтай төсөлд мөн санхүүжүүлэх боломжтой хувилбар гарч ирнэ. За түүнчлэн Петрочайна компани газар нутгийн шин талбай ашиглуулах хүсэлтийг тавьсан. За энэ тохиолдолд өндөр технологи ашиглах, нөхөн сэргээлтийг өндөр түвшинд хийх, за мөн орон нутагт бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт хийх нөхцлөөр манай тал газар нутгийн шин талбай ашиглуулах хүсэлтийг хүлээн авсан байнамаа. За нийгмийн салбарт маш ач холбогдолтой нэгэн гэрээ хэлцэл хийгдлээ. За энэ нь юу гэхээр ялтан солилцох гэрээг байгуулсан байгаа. Одоогоор Бүгд найрамдах Хятад ард улсын шоронд Монгол улсын 40 орчим иргэн хоригдож байгаа. Тэдний ихэнх нь харт амхны эргээр ялан их өндөр хэмжээ авсан ийм их Монгол улсын иргэд байдаг. За тэднээс 30 нь эх орондоо ялаа үргэлжлүүлэн идэх ийм хүсэлтийг тавьсан байгаа юм байна. Ялтан солилцох гэрээг Хууль зүйн сайд Тэмүүжин мөн хууль зүйн сайдын хамтаар Хятадын талтай байгууллаа. За түүнчлэн төрийн орон сууцны корпорацийн байгуулсан бас нэг гэрээ хэлэлцээр анхаарал татж байна. Өөрөөр хэлбэл буян тухай 3 орон сууцны хорлолын үргэлжлэл санхүүжилт гэж хэлж болно. За Хятадын Экзим банкар дамжуулаад манай хөгжлийн банкар дамжин 270 сая долларын зээлийн хэлэлцээр хийгдсэн байна. За үүний 150 сая доллар нь 1.5% хүүтэй жилийн, 120 сая доллар нь жилийн 4% хүүтэй, 4% хүүтэй нь 5 жилийн, 1.5% хүүтэй нь 15-аас 20 жилийн дараа иргэн төлөгдөх ийм зээл байх юм байна. За энэ зээлийн хөтөлбөр эзэн 100 хөтөлбөрийн хүрээнд хэрэгжлээ гэдгийг төрийн орон сууцны корпорацийн захирал онцолж байсан. За энэ мөнгөөр 6 аймагт тус бүрт нь 1000 айлын орон сууц барих юм байна. Мөн Улаанбаатар хотод 7 дугаар хороолол болон өөр газруудад 3600 айлын орон сууцны хөтөлбөр барих ийм ач холбогдолтой гэрээ хэлэлцээрүүд байгуулагдлаа. За түүнчлэн энэ гэрээ хэлэлцээрийн яг араас та бүхний дүрсэн дээр харж байгаа санамж жижиг болон гэрээ хэлэлцээрүүдэд гарын үсийг зурах ёслол болсон байгаа. Энэ гарын үсийг зурах ёслолын дараагаар Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэгдэрж болон Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Жинпин нар олон нийтэд хэвлэл мэдээлэл нээлттэй хэвлэлийн баг хурал хийсэн байгаа. Энэхүү хэвлэлийн баг хурлын гол ач холбогдол нь за Монгол улс Хятадын хооронд стратегийн түншлэлийн харилцаатай ийм харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд нэг шат тахиулснаар Монгол улс Хятадын хооронд бүх салбарт стратегийн харилцаа иж бүрнээрээ шин шатанд гарan хөгжих ийм боломжийг нэгснийг Монгол Улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэгт орж онцолсон байгаа. За түүнчлэн хамтарсан тунхаглалт гарын үсгийг зурсан. Энэхүү тунхаглал ямар ач холбогдолтой байсан бэ? Мөн энэ айлчлалын хамгийн гол гэрээ хэлцлүүд юунд чиглэсэн бэ гэдгийг хоёр ерөнхийлөгчийн өгсөн ярилцлагыг одоо үзүүлье. Бид хоёр талын сонирхсон олон асуудлаар санал солилцож чухал тохиролцоонд хүрлээ. Хамгийн гол нь Монгол улс Бүгд найрамдах Хятад ард улсын хооронд харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэж үзэж цааш уг харилцааг хөгжүүлэх тунхаглалд бид сая гарын үсэг зурлаа. Би уг тунхаглалын үндсэн зарчмуудыг энд онцгойлон дурдахыг хүсэж байна. Үүнд талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, хүч үл хэрэглэх буюу хүчээр сүрдүүлэхгүй байх, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш харилцан ашигтай байх, инх тайвнаар зэрэгцэн орших, тус тусын сонгосон хөгжлийн замыг харилцан хүндэтгэх гэж тодорхойллоо.
Өнөөдрийн энэ хамтарсан тунхаглал бол манай хоёр орны харилцааны суурийг тодорхойлсон, цаашд харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзлийг баталгаажуулсан, аливаа асуудлыг эрх тэгш нээлттэй харилцан хэлэлцэж шийдвэрлэх өргөн боломжийг нээж байгаа юм а. Уг баримт бичиг бол бүгд найрамд Хятад улсын дарга Си Жинпиний Монгол улсад хийж байгаа төрийн айлчлалын онцгой түүхэн ач холбогдлыг илэрхийлж байгаа юм. Энд бид далайн бомбт, төмөр замын шинэ гарцууд, чиглэл, ачааны хэмжээ, хэлэлцээрийн үйлчлэх хугацаа, хөнгөлөлт зэрэг олон асуудлыг шийдвэрлэж чадлаа. Мөн Монгол улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг бүгд найрамд Хятад улсын зах зээлд нэн тааламжтай нөхцлөөр нийлүүлэх, тэргүүн ээлжинд хөдөө аж ахуйн гаралтай Монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг татваргүй, хэмжээ харгалзахгүй нийлүүлэх нөхцөл бүрэлдүүлж ажиллах хэрэгтэй байгаа талаар би бүгд найрамд Хятад улсын талд санал тавьж ярилцлаа. 尊敬的俄勒贝格道尔基总统，各位部长。 Хоёр улс цаашд нүүб, АСЕМ, ШИХАБ, СИК гэх мэт олон улсын байгууллагуудын хүрээнд хамтын ажиллагаа зохицуулалт нэмэгдүүлж сайжруулах, хөгжүүлэх болно. Хятадын тал ноён ерөнхийлөгч Элбэг Дорж санал дэвшүүлсэн зүүн хойд Азийн аюулгүй байдлын талаарх Улаанбаатар яриа хэлэлцээний санаачлагыг дэмжиж байна. Монголын тал гишүүнээр АПЕК-т элсэхийг дэмжиж байна. Угаан талд яриа хэлэлцээний За тэгэхээр төрийн айлчлалын хүрээнд тэгдэх гол гэрэг хэлэлцээрүүд өнөөдөр байгуулагдсан. Тэгэхээр маргааш хөтөлбөрт юу тусгагдсан байгаа? Энэ талаараас үзэгчдэд мэдээлэл өгөөч. За маргааш хөтөлбөр өглөө 9 цаг 30 минутаас эхэлнэ. Монгол улсын ерөнхий сайд Алтан уяг Си Жинпин даргаад бараалхан. За үүний дараагаар улсын хурлын дарга инх бол мөн бараалхах байгаа. За 10 цаг 45 минутаас хүндэтгэлийн чуулганд оролцож бүгд найрамд Хятад ард улсын дарга Си Жинпин үг хэлэх юм а. За 2 дугаар студид ажиллаж сур мөтөлчдөд баярлалаа. Би цаг үр төлбөрийг цааш нь үргэлжлүүлье. Бүгд найрамд Хятад ард улсын дарга Си Жинпиний манай улсад хийж байгаа төрийн айлчлалын хүрээнд хоёр улсын төрийн байгууллагууд уулуурхайн салбарт хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. За санамж бичгийг үзүүлснээр хоёр орны стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж талууд онцолж байна. Манай улсын уулуурхай дэд бүтцийн салбарыг шин түвшинд хүргэх ажил энэ санамж бичгийг үзүүлснээр бий болж байгааг уулзалтын эхэнд манай талын төлөөллүүд хэлсэн юм а. Хамтын ажиллагааны хүрээнд эхний ээлжинд уулуурхайн тоног төхөөрөмж бараа материалыг нийлүүлэх, уулуурхайн тээвэрлэлт борлуулалтын хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх юм байна. Мөн боловсон хүчнийг бэлтгэх чиглэлд хамтран ажиллахаар төлөвлөж байна. Эрдэнэс Монгол компани болон охин компаниудын мэргэжилтнүүдийг Хятадын уулуурхайн сургуулиудад мэргэжил дэвшлүүлэх, тэдний боловсон хүчний сургалтын асуудлуудыг шийдэх, Хятадын мэргэжилтнүүд Монголын уулуурхайн компаниудтай ирж танилцах энэ чиглэлийн үйл ажиллагааг эхлүүлэх гэсэн ийм чиглэлээр л үйл ажиллагаа явуулна. Нөгөө талаас Монголын уулуурхайн салбарт бид нар өнөөдөр нээсэн байгаа томоохон ордуудаас гадна шинээр эрэл хайгуулын ажлыг хийхэд ямар хэлбэртэй байх вэ гэдэг асуудал. Эрдэнэс Монгол компани бол Эрдэнэс 5 толгой компани 100%, Эрдэнэс оюу толгой компани 100%, Багнуурын компани эзэмшлийн 75%, Шивэ Ава компани хувьцааны төрийн эзэмшлийн 90%-ийг эзэмшдэг. Мөн оюу толгой компани төрийн эзэмшлийн 34%-ийг 5 толгой гашуун сухатын чиглэлд барьсан автозам, гашуун сухат бомб зэрэг уулуурхайн дэд бүтцийг эзэмшиж, охин болон хараат компаниудаараа дамжуулан 20 орчим томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Харин Хятадын төмөр замын барилга байгууламжийн корпорац нь бүгд найрамд Хятад ард улсын төрийн зөвлөлийн удирдлагад дор байдаг төрийн төмөр зам барилга байгууламжийн томоохон компани юм а. Энэ корпорац 2012 оны байдлаар дэлхийн топ 225 гүйцэтгэгч нарын чагсаалтын 112-т чагссан байдаг. Өнөөдөр хоёр улсын энэ томоохон байгууллагууд хамтран ажиллах гэрээг үзүүлснээр цаашдаа хэрэгжүүлэх олон ажлын эхлэлийг тавьж судалгаагаа эхлүүлж байгаа юм а. Манай улсын хувийн хвшлийн байгууллагууд бүгд найрамд Хятад ард улсын компаниудтай уулуурхай хөдөө аж ахуй, аюул жуулчлал, төмөр замын салбарт хамтран ажиллах боломж нэгдлээ. Өнөөдөр хоёр улсын 10-аад байгууллага хамтран ажиллахаар гэрэг хэлэлцээр байгуулсан байна. Дорнод аймгийн нутагт адуун чулууны 300 мегаватт цахилгаан станцыг түшиглэн нүүрснээс шатхуун гаргах үйлдвэр байгуулах ажлыг Монгол Алт компани хариуцсан гүйцэтгэж байгаамаа.
Ийм үйлдвэр байгуулахын тулд нүүрснээс шатхуун гаргах эрчим хүчний найдвартай их үүсвэр хэрэгтэй. Ийм их үүсвэрийг бүгд найрамдах Хятад ард улсын харбины олон улсын эрчим хүчний компанитай хамтран хэрэгжүүлэх боломж бүрдэж байгаамаа. Мөн өнөөдөр Монгол Алт компани нарийн сухатын 195 мегаватт цахилгаан станцыг барьж байгуулахад бүгд найрамдах Хятад ард улсын төмөр замын барилга байгууламжийн корпорацтай хамтран ажиллахаар боллоо. Одоо өмнө говийн нарийн сухат бол 5-7 нарийн сухат гэсэн нүүрс экспортлог 2 гол одоо ордын нэг. Тэгэхээр энэ маань бол Хятадын зах зээлд байр суурь эдэл зурт удаан хугацаанд турш нүүрс экспортыг нэмэгдүүлэх юм их стратегийн байршилтай газар учраас цааш үйл ажиллагааг өргөдгөх, тэгээд дид бүтц байгуулах, нөгөө нүүрс баяжуулах үйлдвэр, тэгээд конвейерийн тээврийн систем зэргийг байгуулах эрчим хүч зайлшгүй шаардлагатай байна. Нарийн сухатын станцын хувьд бол тэр маань эрчим хүчийг Хятадаас авч байгаа энэ эрчим хүчийг бид нар өөрсдөө үйлдвэрлээд тэгээ бусад энэ нууд дургаан том төслүүдийг эхлүүлэх боломжийг олох учраас тэр Монгол улсын эднээс шууд нөлөөт. 5 толгой ханги чиглэлийн 435 км автозамын төслийг хэрэгжүүлэх Эрдэнэ цогтын цахилгаан станц барих тал дээр ч Хятадын байгууллагуудтай хамтрах юм байна. Эхлээд бол эхний ээлжинд бол бид нар 600 мегаваттын цахилгаан станц барина. Цаашдаа 6000 хүртэл өсгөнө. Цаашдаа өсгөн гэдэг маань бол хоёр улсын хооронд эрчим хүч худалдаж авах гэрээ хийгдсэн нөхцөлд бол 6000 кВт хүртэл одоо эрчим хүчний цахилгаан станц барих боломжтой. Мөн өнөөдөр хоёр улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд хувийн хөвшлийнхэн хэрхэн хамтрах боломжийг судалж байна. Эхний ээлжинд манай улсын Талын Монгол групп, бүгд найрамдах Хятад ард улсын хөлбөмбөр аялал жуулчлалын групптэй хамтран ажиллахаар гэрээ байгуулад байна. Манай Монголд аялал жуулчлал хөгжөөгүй байгаа дорнодын буюу манай Монголын зүүн хязгаарыг сонгож тэр байгалийн тал нутгийн онцлогийг агуулсан Бойр нуурын ирэг дээр 4000 хүнд нэг дор үйлчлэх хүчин чадалтай тийм аялал жуулчлалын зохиц сувлыг байгуулах гэж байгаа. За хөлбөмбөр бол Монгол, Орос, Хятад 3 улсын бүс нутагтай хилдэг аялал жуулчлалын тохиромжтой газар. Бидний хувьд нүүдэлчний соёлд суурилсан бүх үйлчилгээг үзүүлдэг. За цаашдаа танай улстай хамтарч орон нутгийн хөгжил, ялангуяа ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхээр төлөвлөж байна. Түүнчлэн сүүс үн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хөдөө аж ахуйн цогцлбор төсөл хэрэгжүүлэх зэрэг олон салбарт бүгд найрамдах Хятад ард улсын 10 компанитай хамтран ажиллахаар өнөөдөр тохирлоо. Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпиний Монгол улсад хийж байгаа альчилтай холбогдуулан зарим улс төрч болон судлаачид байр суурь илэрхийлж үнэлт өгч байна. Одоо хүлээж авч үзнэ. Ер нь нөөгийн Монгол Хятадын харилцааны одоо хөгжлийн төвшинг би хувьдаа их өндөр төвшөнд байна гэж үнэлж дүгнэдэг. Ер нь одоо Монгол Хятадын эдийн засгийн харилцааны хүрээг бол зөвхөн хоёр орны хүрээнд байх тэр үе бол бас л өнгөрч байна. Одоо шинэ үе олон улсын хүрээнд Хятад Монголын харилцаа хамтын ажиллагааг шилжүүлэх ийм байдал гарч байна шүү дээ. Жишээлбэл одоо транзит тээврийн асуудал ухаан одоо Европоос Хятадын зах зээлд орж ирэх барааг тээвэрлэх асуудал бол олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа болж хувирч байгаа байхгүй юу? Зөвхөн одоо Хятад Монголынх биш. Ухаан одоо Монголын одоо зарим бүтээгдэхүүнийг тухайлбал одоо кокс ч юм уу кокс өршийг 3 дахь орнуудад ингээд гаргая гэхэд энэ бол зөвхөн Хятад Монголын хамтын ажиллагаа харилцааны асуудал биш. Одоо ингээд Хятад Монголын оролцоотойгоор 3 дахь ертөнц 3 дахь орнууд руу ингээд гаргах. Тэгэхээр энэ бол олон улсын харилцаа хамтын ажиллагаа, олон улсын эдийн засгийн харилцаанд хамтын ажиллагаанд одоо бид хамтарч оролцоод явах ийм одоо өргөн хүрээтэй болж байгаамаа. Тэгэхээр харилцааны шинэ юу гэдэг бол бид одоо бие биенээсээ их өндөр хөгжилтэй байна. Тэгэл одоо биднэрт туслах нэг л тийм тусламж хүссэн харилцааны тэр хэлбэрээс татгалзаж харилцан ашигтай бай. Хин хиндэ хин хаан давуу тал байна. Тэрнийг өнөө талдаа
одоо ашиглах боломж олгож ингэж дутууга гүйцээд дундаа дүүргэх ийм одоо зарчмаар явбал хэн хэндээ хэрэгтэй юм. Хоёр биенээ ингээд хамтраад хөгжүүлэхэд эцсийн дүнд Монголын ард түмэн, Хятадын ард түмэн хожино. Энэ хоёр орны ард түмний аж амьдрал одоо дээшлэн энэ бол явж энэ хоёр орны одоо харилцааны гол үр дүн үгээр л одоо гарах ёстой. Тэгэхээр энэ талаар бол одоо энэ бүгд найрамд хятад улсын дарга Ши Цзиньпиний айлчлал бол их түлхэц өгнө. Их одоо тодорхой зүйлүүд дээр одоо үр дүн гарна. Энэ бол маш их үр дүнтэй айлчлал болно гэж бид харж хүлээж байгаа. Бүгд найрамдах хятад ард улс хөрш орнуудтайгаа харилцаагаа хөгжүүлэхэд баримтлах илгэсэг дотн шударга үнэнч ашигтай хүлээцтэй гэсэн зарчмыг санаачлан гаргасан. Хятадын тал Монголын талтай харилцсан ашигтай хамтдаа хожих зарчмаар хамтран ажиллахын төлөө байна. Монголын тал бүгд найрамдах хятад ард улстай харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэхийг гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэж үздэг. Энэ мэтээр манай хоёр орны харилцаанд нийтлэг ашиг сонирхол, нийтлэг эрх ашиг бий гэдгийг онцлог байна. Энэхүү нөхцөл байдалд Си Цзиньпин даргын Монгол улсад хийх төрийн айлчлалын зорилго нь харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын харилцааг шин өндөр түвшинд дээшлүүлэхэд оршиж байгаа юм. Харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх өнцгөөс харахад өндөр дээд түвшний айлчлалын давтамжийг хадгалах нь чухал. Мөн том чухал эрх ашиг хүсэл эрмэлзлийг харилцсан дэмжих ёстой юм. Хятадын тал Монголын тусгаар тогтнол, бүрэн эрхэт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний өөрөө сонгосон хөгжлийн замыг хүндэтгдэг гэдгийг удаа дараа онцлон тэмдэглэсэн. Монголын тал чи Хятадын талын том чухал эрх ашиг хүсэл сонирхлыг хүндэтгдэг гэдгийг удаа дараа баталсан бөгөөд Тайван, Төвд, Шинжааны асуудлаар Хятадын талын байр суурийг дэмжихэн илэрхийлсэн. Хоёр ард түмний хооронд найрсаг харилцааг бэхжүүлэх айлчлалын чухал зорилго юм. Айлчлалын үеэр хоёр тал хэд хэдэн салбарын хамтын ажиллагааны талаар сан солилцож нэгдмэл ойлголтод хүрэхээр зүтгэх болно. Жишээ нь Монгол улсын хэтийн хөгжилд маш чухал байх төмөр замын транзит тээврийн асуудал. Монголын талаас их өндөр ач холбогдол өгч байгаа уул уурхайн түүхийн эдийг гүн боловсруулах асуудал. Мөн сүүлийн хагас жилд хоёр талын хооронд яриа хэлэлцээний гол сэдэв болж ирсэн нүүрэс боловсруулж хийжүүлэх төсөл гэх мэт. Ялангуяа нүүрэс хийжүүлэх төсөл бол хоёр талын аль алинд эдийн засгийн өндөр ашигтай, нийгэм эдийн засгийн давхар өгөөжтэй төсөл байх бөгөөд Монголд хөрөнгө оруулалт, татварын шинэ орлогын их үүсвэр бий болгож, ажлын байруудыг ч олноор бий болгох, Улаанбаатар хотын иргэдийн амжиргааг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулахад тус нэмэр оруулах ач холбогдолтой юм. Зүүн Азийн бүс нутагт одоо улс орнуудын харилцаа бас тодорхой хэмжээнд хөдөлгөөнд орж байна. Үндэсний үзэл газар авч байгаа ийм бас нэг тогтворгүй байдал нэлээд нэмэгдэж байгаа ийм цаг үед Монгол Хятадын харилцаанд итгэлцлийг бэхжүүлэх урт хугацааны хоёр орны амар тайван тэгээд одоо эдийн засгийн хөгжил чиглэсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудал бол их чухал гэж бодож байна. Тийм учраас энэ удаагийн одоо Хятадын даргын айлчлалаас гол хүлээж байгаа үр дүн бол манай хоёр орон стратегийн одоо бүх талын стратегийн хамтын ажиллагаа хөгжүүлнэ гэсэн ийм зорилт дэвшүүлж байна. Тэгэхээр энэ хүрээнд бол хамгийн гол нь хоёр орны харилцан итгэлцсэн, хоёр орны ард түмэн бие биенийхээ түүхийг, соёлыг харилцан одоо хүндэтгсэн, харилцан итгэлцсэн ийм удаан хугацааны суурийг тавих, баттгах нь их чухал гэж үзэж байна. Зөвхөн Хятад улсын ч биш, ерөөсөө альва улсуудын сайн харилцаатай улсуудын ямар ч байсан одоо улсуудын чинь харилцаанд төрийн дээд хэмжээний харилцаа айлчлал бол үнэхээр ач холбогдолтой байдаг л т. Ер нь тэр одоогийн шиг одоо ярьж байгаа шиг олон гэрээ хэлцээр байгуулахгүйгээр зүгээр ирээд уулзаад явдаач гэсэн л одоо энэ бол ач холбогдолтой. Цаг үр төлбөр үргэлжлэж байна.
Бүгд найрамд хотод ард улсын дарга Си Цзиньпин манай улсад төрийн хэмжээний айлчлал хийж байгаатай холбогдуулан тус улсын засгийн газрын төлөөлөлд ч мөн айлчилж байна. Өнөөдөр бүгд найрамд хотод ард улсын соёлын сайд манай улсын түүх соёлын өв сантай танилцлаа. Тэрээр түүхийн үнэт өв соёлыг хамгаалах судалгаа шинжилгээний ажлыг бүх талаар дэмжинэ гэдгээ илэрхийлсэн байна. Соёл спорт аялал жуулчлалын сайдын урилгаар манай улсад 2 дахь удаага айлчилж байгаа. Бүгд найрамдах Хятад ард улсын соёлын сайд цай оо тэргүүтээ төлөөлөгчид өнөөдөр үндэсний түүхийн музейг үзэж сонирхлоо. Нэгэн цагт Бээжин хот манай улсын нийслэл байсан түүхтэй Ховлоо хааны цагаан суургат сүм болон түүний гүнжийн сүм, Чанчуун бомбын цагаан өвлийн сүм, төрийн хүүгүүдийн сургууль, Тэнгэр шинжих ордон зэрэг манай улсын түүхэнд холбогдох олон өв соёл Хятад улсад байдаг. Түүхийн олон сэжмээр холбогддог манай хоёр улс цаашдаа судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэхэд бүхий л талаар дэмжинэ гэдгийг Хятад улсын соёлын сайд хэлж байна. Би Монгол улсын соёл спорт аялал жуулчлалын сайттай өчигдөр уулзаж манай хоёр улс соёлын талаар хамтарч ажиллах тухай гэрээ байгуулсан. Үүнд урлагийн бүтээл, түүхийн дурсгалыг хамгаалах, түүхийн өв соёлыг судлах талаар олон зүйл тусгагдсан. Цаашдаа хоёр орны түүхийн судалгаа шинжилгээний ажлыг бүх талаар нь дэмжих болно. Энэ жил манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн тохиож байгаа. Үүнийг тохиолдуулан энэ жил хоёр улс харилцан түүхийн эд үйлдлийн зүйлсээр үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байгаа юм байна. Соёлын сайдын айлчлалын хүрээнд хийгдсэн гэрээ хэлцэл нь энэ салбарын хувьд өндөр ач холбогдолтой гэдгийг албаныхаа онцолж байна. Бид юун дээр голдож хамтарч ажиллах вэ гэвэл нэгдүгээр одоо хоёр улсынхаа соёлын бит бус өвийг харилцан хамгаалах, судлах, мөн хууль бус одоо соёлын хулгайтай хамтран тэмцэх, тийм ээ, мөн сургалтын асуудлууд байж байгаа. Нэг ялангуяа соёлын одоо өвийн одоо хуучны эдлэлийн цэргийн засварлах асуудлаар бас хамтран ажиллах, мөн оюутнуудыг сургах энэ чиглэлүүдээр бас нэлээд хамтын ажиллагаанууд их өргөжчгөр болж байна. Маргаашнаас бүгд найрамдах Хятад ард улсын соёлын өдрүүд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Мөн ирэх 10 дугаар сард Монгол улсын соёлын өдрүүдийг Хятад улсад зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм байна. Монгол улсын шадар сайд Монгол Хятадын засгийн газар хоорондын комиссийн Монголын эсхийн дарга Тэрвиш Давг бүгд найрамдах Хятад ард улсын хөгжлийн банкны ерөнхийлөгч Зин Жижиг хүлээн авч уулзлаа. Бүгд найрамдах Хятад ард улсын хөгжлийн банк нь улсдаа хөрөнгө оруулалтын хэмжээгээр хамгийн том тооцогддог 350 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн 115 улстай хамтран ажилладаг банк юм а. Тус банкны ерөнхийлөгч манай улсын шадар сайдтай уулзах үеэр Монголын хөгжлийн банктай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Бүгд найрамдах Хятад ард улсын дарга Си Цзиньпиний айлчлалын хүрээнд хоёр улсын хөгжлийн банк хоорондоо 162 сая Америк долларын гэрээнд гар үсэг зурхаар болсон. Цаашдаа хоёр улс илүү ойр дотн ажиллаж олон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Монгол улсын шадар сайд илэрхийлсэн юм а. Монгол улс нь Хятадын Тянжин бомтод 10 га газартаа болсон. За энэ бомтын хөгжил бүтээн байгуулалтын ажилд хамтран ажиллаж дэмжлэг үзүүлэхийг тэрээр Хятадын хөгжлийн банкны ерөнхийлөгчөөс хүссэн юм а. Энэ онд Монгол-Японы хооронд соёлын харилцаа тогтоосны 40 жилийн тохиож байгаа. Энэ ог тохиолдуулан Монгол улсад айлчилж байгаа. Япон улсын парламент дахь либерал ардчилсан намын Япон-Монголын найрамдлын бүлгийн дарга Мото Хаяши тэргүүтэй төлөөлөгчдийг ерөнхий сайд Алтан уяг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр ерөнхий сайд Алтан уяг Япон улстай найрсаг харилцаа хамтын ажиллагаагаа хөгжүүлэх нь Монгол улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг гэдгийг онцлон тэмдэглэсэн юм а. Монгол улс Япон улстай эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулахаар үндсэн тохиролцоонд хүрсэн. Энэ гэрээ бол хоёр улсын хооронд эдийн засгийн харилцааг шин шатанд аваачих гэрээ гэдгийг судлаачид онцолдог. Гэрээ эцэслэн батлагдахын өмнө хоёр улсын бизнесийн харилцаа гүнзгийрх эхлэлүүд тавигдаж байна. Өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд Монгол-Японы бизнесийн байгууллагуудын уулзалт боллоо. Жил бүрийн 8 дугаар сарын сүүлээр орон нутгаас хотыг зорих иргэдийн тоо ирсэн нэмэгдэв. Үүнтэй холбогдуулан автотээврийн үндэсний төвөөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Хот хооронд нийт 1000 орчим томоврын автобус үйлчилгээнд явж байгаагаас 800 гаруйд нь алсаас хянах төхөөрөмж суулгасан байна. Ингэснээр хөдөө орон нутгийн замд гарч байгаа ослын дуудлага 50 дахин буурчээ. Өнөөдөр улс их орны дотоодод өрнсөн бусад үйл явдлын мэдээ сурвалжлагаар цэгүүр төлбөр үргэлжилж байна. Ажилласан жилээ тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн тооцоолох иргэдийг бүртгэх ажил дууссан байна. Бүртгэлд нийтдээ 540 мянга гаруй иргэд хамрагджээ. Эдгээр иргэд эх жилээс тэтгэврийн нэмэгдлээ авч эхэлэх юм байна.
1990-95 оны хүртэлх хугацаанд тухайн үеийн улсын үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд олноор хувьчлагдсан татан буугдаж үйл ажиллагаа зогссон байдаг. Мөн 1995-аас 2000 оныг дуустал хугацаанд даатгуулагч иргэдэн нийгмийн даатгалд хамрагдаж чадаагүй тохиолдлууд цөөнгөө гарсан. Ийм шалтгааны улмаас энэ онуудад манай иргэдийн нэлээд хэсэг нь ажил хөдөлмөр эрхлээгүй, эрхлэх боломжгүй болсноос болон тэтгэврийн даатгалын шимтгэл төлөөгүй байдаг. Эдгээр хүмүүсийн ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох нь энэ хуулийн зорилго юм а. 78 оноос оюутны төвлөрт ажилласараад 15 жил ажилласан. Тэгээ сая нөхөн юугаар 7 жил 2 сар авсан. Тэгээд нийт 22 жилтэй гарч байгаа. 1978 оноос хойш Оросд 13 жил 2 сар ажилласан. Тэгээд дэвтгүүдэд гарах юу байх жил дутуу. Тэгээ хувь тэнцвэрлэхээр групптэй байсан л да. Тэгээд одоо энэ хувь тэнцвэрлэхээр 10 жил нэмэгдээд тэг өнөөдрөөс эхлээд дэвтгүүдэд гарч байна. Улсын их хурлаас ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийг 2012 онд баталсан. Энэ жил эхэлсэн нийгмийн даатгалаа нөхөн тооцоолох иргэдийн бүртгэлд 540 мянган гаруй иргэд хамрагдсан байна. Эдгээр иргэд 2015 оны 1-р сарын 1-ээс эхлэн нөхөн тооцоолсон хугацааныхаа дагуу тэтгэврээ авч эхэлнэ. Энэ хуулинд мөн сайдын тушаалаар нэмэлт журам тусгагдсны дагуу тухайн үед тэтгэврт гарсан байсан иргэдэд ч боломж олгосон байна. Жишээлбэл 90 оны Монгол Улсын тэтгэврийн хуулиар тэтгэврийн одоо нас хүрээгүй тэтгэврт гарсан 4 хүүхэдтэй болон одоо хөнгөлтөө нөхцөл тэтгэврт гарсан ийм иргэдэг болохоор тухайн жилүүдэд одоо ажилласан тэр тэтгэвэр тооцсон хугацааг нөхөн даатгуулаад ажилласан хугацаанд оруулж тооцсон. За энэ нь бол 44 орчим мянган иргэн байсан тухайн үед. За энэ иргэдийн тоос бас нэмэгдээд бүртгэлийн хугацааны хугацаанд бол нэмэгдэж орж ирж байгаа. Аймаг дүүргийн нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалын ерөнхий газраас хянан баталгаажуулсан бүртгэлийг үндэслэн тухайн иргэний 1990 оноос 2000 оныг дуусталх хугацаанд ажилласнаар нөхөн тооцсон болон тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөвлөсөн жил сарыг баталгаажлалтын хуудас бичиж баталгаажуулна. Тухайн иргэний нэрээр бичигдсэн баталгаажлалтын хуудсын дагуу нөхөн тооцоолсон нэмэгдлийг нь эх оны 1-р сарын 1-ээс олгох юм байна. Дараагийн мэдээ. Монгол-Японы соёлын хамтан ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Японы уран бичилгийн мастерууд урлагч судлаачид манай улсад ирээд байна. Эдгээр хүмүүсийн дунд Японы ерөнхий сайд Шинзо Абегийн ээж Абе Яко ирж хоёр улсын хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнд өөрийнхөө бүтээлийг тавьжээ. Тэд өнөөдөр зарим сургуулиудаар орж Японы уран бичлэг соёлын тухай оюутан залууст мэдээлэл өгсөн байна. Манаус Монгол бичгээ татлах хэлбэрт оруулж олон янзын дүрс үүсгэн урлаж, бие даасан урлаг болгож ирсэн түүхтэй. Тэгвэл Япончууд ч мөн ханзаа татлах хэлбэрт оруулж олон янзаар бичдэг байна. Манай хоёр улс бичгийн энэ соёлоороо төстэй байгааг Японы уран бүтээлчид ярьж байлаа. Би нэг удаа Токио хотод уран бичгийн үзэсгэлэнд очиход Монгол улсад ийм урлаг байдаг гэж сонсоод их гайхаж байсан. Тэгээд танаа улсад ирж Монгол бичгээр хэрхэн уран бичлэгийг харлаа. Манай хоёр улсад бичгийн соёлд төстэй зүйлүүд их байна. Тиймээс цаашдаа энэ талаар илүү өргөн хүрээнд хамтарч ажиллах боломжтой гэж бодож байна. Манай улсын залуус Япон хэлийг сүүлийн үед сонирхож суралцах болжээ. Залуусын энэ хандлага улам нэмэгдэж байгааг Япон хэлний багш нар ярьж байлаа. Танаа улсын уран бичлэгтэй танилцлаа. Япон ханзын уран бичлэгтэй хийцийн хувьд төстэй, утга агуулгын хувьд өөр юм байна. Япон улсын ерөнхий сайдын ээж энэхүү уран бичлэгийн тийм ээ энэ группийг ахалж ирж байгаа. Тэгээ манай сургууль дээр ажилласан манай хүүхдүүдтэй цуг уран бичлэг хийлээ. За мөн сургуулийн өмнө мод тарих ийм ажлуудыг хийж байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө хоёр улсын ирээдүйг авч явах залуу ирээдүйн үе. За мөн өнөөдөр одоо үйл ажиллагаа явуулж байгаа дунд үеийнхэн цаахмад үеийнхэн гэнийсэн юм сайхан арга хэмжээ болж байна гэж харж байна. Японы уран бүтээлчид шинэ Монгол сургуулийн оюутнуудтай уулзсны дараа хоёр орны уран бүтээлийн хамтын ажиллагааг бэлэгдэж сакура тарьж цаашид байнгын холбоотой ажиллагаа хийж байсан юм а. Дэлхийн мэдээг орчуулагч редактор Дэвшин Жаргал бэлтгэлээ. Энэ сарын 12-нд Москвагаас хөдөлсөн Орос улбаны улсын хүмүүнлэгийн тусламжийн цувааны эхний хэсэг буюу 16 автомашин өчигдөр Украины хил дээрх гайлын шалган нэвтрүүлэгцэгт хүрсэн байна. Ойролцоогоор 2000 тонн бараа бүтээгдэхүүн ачсан тусламжийн цуваа өнгөрсөн Бямбаргаас хойш Орос-Украины хилэн ойролцоо нэвтрэх зөвшөөрөл хүлээж байгаа юм. Одоогоор цувааны үлдсэн хэсэг нь Украины хилээс 28 км-ийн зайд Оросын Каменск-Шахтинский хотод гайлынхны шалгалтыг хүлээсэн байдалтай байгаа юм.
Тэндээс олон улсын улаан загалмай нийгэмлэг тусламжийг түгээх юм а. Украины зүүн мужийн ард иргэд Оросоос бараа бүтээгдэхүүн худалдаж авахын тулд Донецкоор дамжиж байна. Оросыг дэмжигч салан тусгаарлагчид болон Украины засгийн газрын цэргийн хоорондын зэвсэг тэнцлийн улмаас Украины зүүн бүсийн ард иргэдэд өнөөдөр хүртэл тусламж хүрээг байгаа юм а. Украин болон барууны орнууд Оросын энэхүү тусламжийг салан тусгаарлагчдад дэмжлэг болгох зорилготой гэж үзэж байна. Гэхдээ Оросын албаны улсын зүгээс эдгээр цуванд зөвхөн хоол хүнс эм бэлтгэл ачсан энэ тусламжийг тулдааны бүсэд бүслэлтэнд Оросын иргэдэд хүргэх зорилготой гэдгийг удаа дараа мэдэгдээд байгаа юм а. Украин болон Оросын гаалийнхан цуваг шалгахаар харилцан тохиролцсон ч Изварино гаалын шалган нэвтрүүлэх цэгийг босгочид хяналтанд авснаас болж цуваг шалгах ажил мухардалд оржээ. Оросын хэлний ойролцоох Луганскд сүүлийн 18 хоногт гэрэл цахилгаан цэвэр усны түгэл зогсож утсан холбоо тасарсны улмаас хүн амьдрах орчин улам мууджээ. Оросын хүмүүнлэгийн тусламжийг Украины зүүн бүсийн ард иргэдэд хүргэх хариуцлагыг үүрч байгаа олон улсын улаан загалмай нийгэмлэг бүх талаас аюулгүй байдлын баталгаа хүлээсэн байдалтай байгаа юм а. Украины зүүн нутгийн Донецк муж дахь терроризмтэй тэмцэх ажиллагаа идэвхжиж өнгөрсөн 2 өдрийн дотор 43 хүн амьнасаа алдсны зэрэгцээ 42 хүн гэмтэж шаргаджээ. Донецкаас 35 км-ийн зайтай орших Иловайск хотыг Украины засгийн газрын цэргүүд бүхэлд нь эзлэн авснаа мэдээлж байна. Үндэсний гвардийнхан танк, хүнд их бууны дэмжлэгтэйгээр салан тусгаарлагчдын эсрэг тэмцэх үеэр 9 цэргийн албаагч амиа алдсныг мэдээллээ. Тулдаа Макеевка хотод мөн болж байгаа бөгөөд хүнд их бууны сум химийн үйлдвэр туснаас олж шатсан байна. Донецк хотын байдал ч мөн хүнд байгаа бөгөөд буун дуу ойрхон сонсогдож байгааг хотын захиргаанаас мэдээллээ. Хотын оршин суугчид дайн тулаанаас дайжин орон гэрээ орхинд өргөцөөж байгаагийн ихэнх нь Оросын Ростов муж руу дөрвсээр байна. Нэгдсэн үндэсний байгууллага сарын дотор Оросын албаны улс руу Украины нийт 700 мянгаар өргөн дөрвөн гарсан байх боломжтой гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ албан ёсоор бүртгэгдсэн одоогоор 168 мянгад хүрээд байгааг Оросын талаас мэдэгдлээ. Тайландын цэргийн засгийн газраас эмхлэн байгуулсан үндэсний хууль тогтоох ассамблей үндэсний их тайван эмх журмын зөвлөлийн дарга Праюут Чан-Очаг тусалсан шинэ ерөнхий сайдаар сонгоод байна. Парламентд болсон санал хураалт нэг л нэр дэвшигчтэй байсан нь цэргийн тэглэмийн удирдагчдын нэг Праюут Чан-Очаг байсан юм а. Түүнийг парламентын гишүүдийн талаас илүү хувь нь дэмжсэн байна. Праюут Чан-Очагийг ерөнхий сайдаар сонгосон парламентын шийдвэрийг тусалсан хаан Адулядид баталгаажуулсны дараа тэрээр сайд нарын танхимын тэргүүний үүрэг ажилд орох ёстой. Таиландд олон сарын туршид сөрөг хүчнийхний жигсаал цуглаан хийж улс оронд эмх замбраагүй байдал үүсгээд байсан. Сөрөг хүчнийхний сөргөөцөл ардчилсан сонгуулиар сонгогдсон ерөнхий сайд Инклаг Чинаватын танхимын үйл ажиллагаагч гацаагаад байсан юм а. Тиймээс өнгөрсөн 5 дугаар сарын 22-ны өдөр цэргийнхэн эргэлт гаргасан. Өнгөрсөн 7 дугаар сараас цэргийнхний шинтгэлийн үе гэж нэрлсэн 2015 оны дунд хүртэл хугацаанд үйл ажиллагаагаа явуулах түр парламентыг эмхэлсэн юм а. Парламентын 200 суудлын 110-ыг нь цэргийнхэн эзэлж байгаа бөгөөд төр засгийн газрын тэргүүнийг тэдийнхүү сонгоод байна. Одоо шинтгэлийн үндэсний зөвлөл улс төрийн болоод сонгуулийн системд шинтгэл явуулах болж байна. Харин үндсэн хуулийн ассамблей буюу парламент шинэ байнгын үндсэн хуулийг боловсруулж батлах үүрэг хүлээж байгаа юм а. Одоогор цэргийн эрх баригчид шинэ үндсэн хуулийн төслийг ард нийтийн санал асуулгаар хилцүүлэх хэсгээ зарлаагүй байна. Хөнөөлт Эбола вирус хамгийн их тархсан Либер улсад оршин суугчид болон аюулгүй хүчнийхний хооронд мөргөлдөө үүснэ нь Баруун Африкийн энэ улсад нийгмийн тогтворгүй байдал газар авахгүй гэсэн болгоомжлыг нэмэгдүүлж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлж байгаагаар Либер, Сьерра Леон, Гвиней, Нигер зэрэг орнуудад хөнөөлт Эбола вирусээр 1350 гаруй хүн амьнасаа алджээ. Либерийн засгийн газар Эбола вирусаар 576 хүн амьнасаа алдсныг баталж, вирусын халдвар тээгч байж болзошгүй иргэдэг тусгаарлах зорилгоор нийслэл Монровиа хотын хүн ам ямжиргааны төвшин доогуур дүүргүүдэд хөл хорио тогтоожээ. Гэвч тус улсын эрх баригчдын энэхүү шийдвэр хотын оршин суугчдын дургууталтай тулгарч улмаар мөргөлдөөн гарсан байна. Нэгдсэн үндэсний байгууллагын Либер дэх тусгай төлөөлөгч Либерт нийгмийн тогтворгүй байдал улам даймжруулалт тус улсын их тайвны байдал занал хийж болзошгүйг анхааруулжээ. Мөн нэгдсэн үндэсний байгууллагын ихэнх сахиулагчдыг цаашдаа тус улсад байрлуулж олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс Либерийн тогтвортой байдлыг хангахад боломжтой бүх арга хэмжээг авна гэдгийг дээрх төлөөлөгч мэдэгджээ. Үүний дээр хөнөөлт вирусын тархалтыг зогсооход олон улс тусламжийн гараа сунгахыг нэгдсэн үндэсний байгууллагаас уриаллаа.
Марина Силва өнгөрсөн 7 өдрийн онгоцны ослоор амиа алдсан Эдуард Кампушийн оронд Бразилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшгэр боллоо. Хадагтай Силва ирэх 10 дугаар сарын 5-ны өдөр болох ерөнхийлөгчийн сонгуульд социалист намаас нэр дэвшин өрсөлдөх болж байгаа юм а. Шинжээчид түүнийг одоогийн төрийн тэргүүн хөдөлмөрийн намаас нэр дэвшигч Дилма Русеффийн хүчтэй өрсөлдөгч байх болно гэж дүгнэж байна. Олон нийтийн санал асуулгын дүнгээр онгоцны ослоор амиа алдсан Кампуш нэр хүн дээрээ нэр дэвшигчдийн жагсаалтын 3 дугаарт бичигдэж байсан юм а. Түүний оронд нэр дэвшигч Силван байгаль экологийг хамгаалах чиглэлээр ажилладаг тогтвортой байдлын сүлжээ нэртэй улс төрийн хөдөлгөөнийг тэргүүлдэг юм байна. Тэрээр өмнө нь Бразилийн байгаль орчны сайдаар ажиллаж байсан 2013 онд Силва бусад жижиг намуудын хамтаар социалист намын тэргүүн Кампуштай нэгдсэн Бразил нэртэй эвсэл байгуулж хүчээ нэгтгэсэн юм а. Силва өмнө нь 2010 оны ерөнхийлөгчийн сонгуульд ногоо намаас нэр дэвшин өрсөлдөж байсан бөгөөд сонгогчдын 20% саналыг авч 3 дугаар байрт орж байжээ. Хөдөлмөрийн төгсгөлд үзэгч та бүхэнд уламжлалсаар ус цагуур орчин шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн ойр өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна. Эрхэм үзэгчтэй. Монголын мэдээ агентлагийн цаг үрд мэдээлэл хөтөлбөрийнхөө бүр гарагийн хэлж дугаарыг үзүүлээ. Анхаарлаа хандуулж бидэнд хамт байсан баярлалаа. Та бүхний маргаашийн ажил хэсэгт намжлалсэ баяртай.